Хэдүүлээ өнөөдөр каминыхаа дотор тал болон гадна талтай нь бүрэн танилцгаая заяа. За ингээд олон юм нуршихгүйгээр шууд бичлэгээ эхлүүлье заяа манайхаа. За шууд каминыхаа уртлаас нь харуулнаа. За ингээд шууд эхлэе явчихнаа. За эхний ээлжинд ямар ч хэдүүлээ шууд энэ шилэн дээрх төхөөрөмжүүдтэй танилцгаая. За энэ бол миний навгац байна. Энэ нөгөө нэг map гэсэн үг. За энэ дээр ингээд утсын тогтоогч бас байна. Энэ тогтоогч бол энэ машинд байж исэн. За тэгээд дараагийнх нь энийг бол сайн мэдэхгүй байна. Энэ юуны төлбөр төлдөг төхөөрөмж гэдгийг сайн мэдэхгүй. За энэ бол ямар ч байсан Словакийн хурдан замын төлбөр төлдөг төхөөрөмж байна. За энэ болохоор бусад улсынх. За Испани, Итали, Франц, Герман гэх мэтчлэн Бельги гэх мэтчлийн энэ улсууд орж байгаа. За энэ болохоор Чехийнх. Зөвхөн Чехийн хурдны замын төлбөр төлдөг төхөөрөмж байгаа. За энэ цаатлах нь болохоор асаацсан байгаа. Энэ Словакийнх. Би нөгөө нэг яг одоо Словакд явж байгаа учраас энийг орж ирэхээс өмнө асаасаа. Тэгээ одоохондоо ер нь салахгүй яг тэр чигээрээ асаалтаа хിവэр үлдээнэ. За тэгээ өөр бол энэ ямар ч нэг бичиг баримт хөтэлдэг юм. Дэвтэр цаас байна. За энэ дээр бол миний тэмдэглэлүүд байна. За юу хийх, ямар бичлэг хийх гэх мэт чинь зүйлүүд бол тэмдэглэдэг. За энэ бол хамгийн сонирхолтой нь. Энэ бол ерөөсөө ажлын дэлгэц. Энэ дээр бол ерөөсөө бүх ажлууд чинь энэ дээр явдаг гэсэн үг. Одоо энэ ингээд би ингээд мэддгээ таад хэлэхэд энэ одоо чекарны гэж байгаа энэ хүлээж байгаа гэсэн үг. За энэ дээр дарангуут юу хүлээж байгаа юм те. Диспетчерийг хүлээж байгаа юм уу? Эсвэл ачих газраа хүлээж байгаа юм гэх мэтчил. За энэ Дэнни за ямар юм нэ те Дома гэж байгаа. За энэ бол гэртээ харихаар энийг дарчдаг гэсэн үг. Одоо бид чинь машинтайгаа гэртээ хардаг байхгүй ачаатайгаа. Тэгээд гэрийнхээ ойролцоо машина парклчихгуутлаа. Тэгээд шууд гэртээ хараад буцаад нэгтгэхдээ машина унаад гэрээсээ явдаг гэсэн үг байхгүй юу? Тэгэхдээ саяны энэ товчийг дарддаг гэсэн үг. За тэгээд дараагийнх нь энэ пауз гэж байгаа те 45 минутын амжилтаа аварна. Энэ доправны зацпа гэж байгаа. Энэ болохоор төгжрөл дунд дарддаг гэсэн үг. Төгжрөл дунд энийгээ дараад би төгжирж шүү те би ингээд төгжрөө явж байгаа шүү гэдгээр нь банк компанида мэдэгддэг гэсэн үг. За энэ болохоор танкаваны гэдэг нь болохоор түл шийхтэй дарддаг. За энэ болохоор өдрийн ажлаа дуусгачаад дарддаг гэсэн үг. Одоо би яг дарцсан байгаа тий. Би өнөөдрийн ажлаа дуусгаад одоо 1 цаг 26 минут амарсан байна гэсэн үг. За тэгээд ингээд осолд гарвал тэгээ осол мослоо дарна. За засвар бол тэр сервисээ дарчна. За тэгээ иймэрхүү юм бүгд орж ирцэг. За дээрэс нь ажлууд маань одоо энэ ч орж ирсэн байна. Одоо жишээ нь энэ накладка гэж байна. Ачаалт гэж байгаа. За энэ хаанаас ачих вэ? Гэхлээр Айстинг Швейцарь хотын Айстинг гэж газраас ачих нэ. Хэдэн машин ачих вэ? За энэ дэр гарч ирж байгаа. Дандаа BMW ачих нь тий. За мини Купер байна. 6 машин ачих юм шүү хэдүүлээ. 7 машин юм байна. За ингэж ямар ч үс ингээ ажлууд ингээ гарч ирдэг. За буулгалт нь болохоор юу гэж гарч ирдэг вэ гэхлээр энэ доотлох нь Викладка гэдэг. Энэ нь болохоор буулгалт нь. За ингээ буулгалт нь энэ дээр ингээ дахиад гарч ирж байна. За саяны машинууд чи бүгдээр ингээ нэг газар буух юм байна. Олон байх юм бол олон газар байж идэх байхгүй. Тэгээд винкодоор нь харж агаад аль машин хаана буухаар байна, аль машин нь хол буухаар байна, аль нь төрүүлж буухаар байна гэх мэтчлэнгээр машинуудаа ингээд дараалаад ачдаг гэсэн үг. За тэгээд дараагийнх нь болохоор яг нэг өдрийн жолоо барих болон нийт ажиллах цагийн хувь болон ингээд цагууд нь тэр чигээр гарч ирж байдаг. За доороо болохоор 7 хоногийн жолоо барих цаг, 2-7 хоногийн бас ажиллах цаг ингээд хоёр нь байж идэг. Энэ нь ингээд 2-7 хоногт 90 цаг ажиллана гэж хамгийн дээдл. Энэ нь болохоор 7 хоногт 56 цаг ажиллана гэж. Би энэ 7 хоногт өнөөдөр 2 дахь өдөр болохоор би энэ 7 хоногт одоо 13 цаг ерөөхдөө ажилласан байна гэсэн үг. За тэгээ иймэрхүү байдлаар бас юу хийсэн, яасан гэдээ одоо энэ дэр чи ингээд бүгд байж байгаа шүү дээ. Тэдээс тэдэн цагийн хооронд юу хийсэн гээл те. Тэдээс тэдэн цагийн хоорондыг буулгаж исэн юм, ачиж исэн юм уу, жолоо ирж исэн юм уу гэдэг бүх юм энэ дэр чи ингээд байж идэг За энэ ингээд өдөрт одоо хэдэн километр явсан энэ дэр ингээд харагдчихдаг гэсэн үг. Өнөөдөр жишээ нь би 300
66 км явсан байна. Өчигдөр 397 км. За тэгээд 5 дахь өдөр болохоор 427 км явсан байна. За иймэрхүү янзаар энэ дээр ингээд бүх мэдээллүүд ингээд орж идэг гэсэн үг. За дараагийнх нь болохоор одоо энэ ажлын картууд байгаа. Манайх одоо OMV болон Shell-ээс зөвхөн түш хийдэг. Тэгтээ зөвшөөрөлтэй газараас за ингээд ажлын картууд нь энд ингээд байж байна. За тэгээ миний чихвч байна. Чихвч бол амар хэрэгтэй. Байнга сонсдгоо ер нь бол нэг талтай. Тэгвэл бол маш их нойр үрдэг. За тэгээ тамга байна. Машины бичиг баримт байна. Нэрээ та ядгаа чехийн бичиг баримтыг харах уу? Ийм бил юм л шүү дээ. Машины чехийн бичиг баримт нь. Ийм битг. За дараагийнх нь болохоор за энэ урдуур байгаа юмнууд танилцуулцгаая. За эдгээр бол ерөөсөө миний байнга хэрэгэлдэг юмнууд байгаа. Усаал ерөөсөө мэдээч байнга. Усаа бол ерөөсөө өдөр болгон ерөөсөө амар ойрхон удаг. Усаал энэ байнга хэрэгтэй. За тэг халдвах сэрээ бол байнга энд хэрэгтэй байдаг. Хоол өдөр болгон хийдэг учраас хоолны материалуудад маш ойрхон байлгаж идэг. Давс бас өдөр болгон хэрэгэлдэг учраас давс маань энд ойрхон байж идэг. Салбитик бас өдөр болгон хэрэгэлдэг. Учир нь өрүүлээ арчдаг манайхаа. Өрүүл амар өссөн шүү дээ. Би энэний бичлэгийг оруулсан байгаа таад пэйж дээрээс бас үзсэн бол мэдж байгаа бах. За тэгээ өөр нүдний шилний альчуур байна. Нүдний шил зүүдэг учраас нүдний шилээ байнга гарчна. За тэгээд дахиад ажлын утас байгаа. За энэгээр яадаг вэ гэхлээр ажлаа ерөөхдөө бичиг баримтаа бүгднийг энэ утасаар ингэж явуулдаг. Аль бичиг баримтыг явуулдаг вэ гэхлээр одоо эдрийг шууд явуулдаг гэсэн үг. Одоо энэ жишээ нь хараа. Атсан газар энд байна. Буулгасан газар энд байна. За хэдэн машин буулгасан бэ? 1 2 3 4 машин буулгасан байна. За ингээд энэ буулгасан машинаа буулгасан газрынхаа тамгыг даруулж аваад гарын үсгийг зуруулаад тэгээд ажлын утсаараа явуулдаг гэсэн компани руу. За дараачих нь болохоор ажлын одоо тахограф уншдаг юм төхөөрөмж байна. За энэ дээр л ерөөсө бүх мэдээлэлүүд гарч ирдэг. Бас энэчнээс чинь л ерөөсө намайг яаж ажиллаж, яаж амарсан байна гэдгийг л цагдаа нар шалгадаг гэсэн үг. За миний машин бол 761,911 км явсан машин байна. Энэ дээр ингээд бас гарч идэг юмнууд нь. За энэ бас хурдны замын төлбөртүүлдэг төхөөрөмж. Энэ төхөөрөмж хоёр нийлж ийж ажилтдаг юм шиг би тэгэж ойлгосон. За тэгээд дараагийнх нь хөлдөгч. Хөлдөгч байхгүй бол тэгэл нусаа идэв штэ манайхаа. За хөлдөгчн дотор юу байгааг танилцуулъя. За ямар ч юм мах байгаа. Би өнөөдөр нэрээ яндорсон. За яаж яндорсон бэ гэхлээр санаандгүй явж хагаад дуртай юм олсон. Тэр нь юу вэ гэхлээр 8 альж. Яа, би чи 8 альж нэстэ. Нугасгүй дуртай шүү дээ энэ хараа. Бүтэн 8 альж олсон. Энийг олсон дээрээ гэлстэй бошуухан шиг газ аваад тэгэл гараад ирсэн. За тэгээд миний 12 хоногийн хүнснүүд байгаа. 12 хоногийн хүнс гинэ. 12 хоногийн мах байгаа. Энэ махаа яг өдөртөө идэхээр ингээ хэрчээд хичдэг. Гэрээсээ гарахтаа. Тэгэл нэг өдөртөө нэг утыг гаргаж ирээл идгээ гэсэн үг. За идэхдээ дандаа шөлтөө бол иддээ би. За энэ болохоор хөрөгчин дотор юу байгааг хар та. Яа, гүзээлцгэн байна. Ганц удаа гоё тансгалж байгаа юм. Гүзээлцгээ аваад. За тэгээ гараац нь болохоор энэ дэр гарч ирдэг. Цаатал нь хөлдөгчнийх, наатал нь хөрөгчнийх. Энийгээ бас уцаараа гоё хөргүүрийнх нь гараацын тохируулж болдог гэсэн үг. За тэгээд энэ урдуур болохоор миний ер нь хоолны материалууд болон ариун цэврийн хэрэгсэл болон тэгээ савн шампунь гэх мэтсэн зүйлүүд ингээд энэ юун дотор цүнхэн дотор байж идэг. Энэ болохоор газ шүү манайхаа. Хоолоо хийж иддэг газ. Ерөөхдөө ингээд машин дотроо аваа явчихдаг юм. Тэгээ энэгээр хоолоо иддэг гэсэн үг шууд хийгээд. За одоо хотлоо арнаа хэдүүлээ. За энд бол ингээд миний яг унтдаг хэсэг байна. За ингээд дээрээ ийм 2 керматай. Нөгөө талдаа бас ийм 2 керматай. За энэ жишээ харж унтах зорилттой юм шиг үлээ. Яагаад гэвэл өдрөлгөөнд нь одоо энэ ч байдаг. Энэгээрээ машинаа өвөлдөө халаачна.
За тэгээ гэрлээ бас ингээ асаачна. За тэгээд яг доторх гэрлээ бас энэгээр асааж унтраагаад өдөрдөг учраас би ийшээ харж унтах зорилттой юм байна гэж бол ойлгоод байгаа. Ер нь бол дээврийнхэн зайн бол маш жижигхэн байдаг. Одоо энэ харж байгаа манайхаа. Орон дээр суунгууд миний ингээд толгой дэшиг ингээд тулаад байгааг та харж байгаа. Тэгээд бүтэн ингээд нуруугаа яг ихцтэй суух юм бол нэг иймэрхүү болж иж би багтнаа гэсэн үг. Тэгэхээр та золог маш жижигхэн намхан байдаг гэсэн. За тэгээд дээрээ бас юм лүктэй хөөрхөн жижигхэн хөөрхөн. Гэхдээ энэ лүкийг би огт оролддгүй. Яагаад оролддгүй вэ гэхлээр энэ лүкийг ингээд онгоолгож хаагаад тахлаар энэ лүк ингээд дуурдаг болчихдог заяа манайхаа. Йоо энэ бүрөөстэй үнэн лайтай заяа. Зам дээр ингээд явж байхлаар энэ бүр татчигнаад байдаг заяа. Миний өмнөх машинуудын лүк нь бүгд тэгээд тачигнадаг байсан. Бүр амар лайтай. Юм энтер ингээд ийшээ чихчим хичээж зүгээр болдог заяа. Үнэн бүтггүй. Харин энэ машин харин лүк нь тачигнахгүй байгаа учраас би энийг огт оролдохгүй байна. За тэгээд одоо хэдүүлээ гоё. Машиныхаа өрүүлэн хэсэгтээ танилцъя. За. Энийг харж байгаа бол та тараа. N тэгээд D R гэж байгааз P гэдэг товч юусоо байхгүй байгаа энд. За тэгээд тоорон зоо ерөөхдөө ашиглахаас өмнө заавал янда агчаа ингэж ашигладаг. 1 2 3 энэгээрээ хурдаа ер нь багасгаж агаад тэгээ бүр зайлшгүй шаардлага дахиж нэмээд тоорон зоо бавгаар гიშгэж ингэж хурдаа сааруулдаг гэсэн үг. За тэгээ зогсохдоо яаж зогсдог вэ гэхлээр N дээрээ тавилаа. Тэгээд кардана татдаг гэсэн үг. Одоо энэ кардан баггүй. Доошлуулчихаар кардан татагдчихна гэсэн үг. Дээшлүүлчихээр кардан буучна гэсэн үг. За ингэж зогсдог шүү манайхаа. За тэгээд автоматар одоо машин дагадаг гэх юм бол тэ энэ нэмэгтэрээ дарчихлаар ерөөхдөө машин дагаа явчихдаг. Болиулах юм бол оф дээрээ дарна. Эсвэл энэ дээрээ дараад бас тохируулдаг. Ер нь бол машин яг дагдаг дээрээ л байнга байж ахгүй бол энэ чинь лад би бол ойлгохдоо лазертай байна гэж ойлгоод байгаа юм. Тэгээд тухайн лазераараа уртлын машиныхаа зайг мэдрээд тэгээ мэдэрсэн тэр нэг хэмжээ байд юм шиг байгаа юм. Одоо тэдэр метр хүрэлт хоромжлно гэх тээ. Тэр хэмжээнд нь хөрөнгөт өөрөө торомжлоод тэр хэмжээс нь гарангууд өөрөө хурдаа нэмээд тэгээ ингээ явдаг гэсэн үг. Жолооч зөвхөн өрүүлээ бариад маш сайн сонор сэрэмжтэй л явна л гэсэн үг. Нойрог молохгүй. За бусдын бол машин ч өөрөө яваад зогсоод байд юм те хурдаасаа тэгээ тохируулдгаа гэсэн үг шүү. Харин яг төгжрийн дунд ингээ явж байгаад гинтхэн ингээ төгжрийн дунд ороод ирэх юм бол тэрийг эртнээс хараад өөрөө харин торомзоо гიშгээд маш холоос ингэж машин ингээ хурдын сааруулдгаа гэсэн. Түүнээс бол яг ингэж явж байгаад гинтхэн нөгөө төгжрийн дунд орж ирээд ийм одоо тогтоосон зайд нь ороод ирээд шууд тэгээд зогсно гэж байхгүй шүү дээ. Инерцээрээ нэлээд ер нь бол явнаа л гэсэн үг. За тэгээд одоо хэдүүлээ гадагтаа танилццгаая. Оба. За энараа хажууд бас нэг өөр машин ажиллах компани машин ирсэн шүү дээ. Энд гэхдээ ачаа мачаа нь бол манахаас бол тис ондоо тис өөр юм байна. За юун дээр явж илээ. За толгооноос эхэлчихэ тэ хэдүүлээ. За хойно энэ чинь ийм хөөрхөн хоёр ийм юутай. Ийм одоо савтай гэх юм уу тэ. Энд чинь юу гэдэг вэ гэхээр би ерөөхдөө энэ гутлаа тавчгаа ээлжлээд хийдэг байхгүй. Одоо бол би ингээд тавчгтай явж байгаа. Тэгэхээр ажиллаа хийхдээ гутлаа өмсөөд машин барихтаа бол тавчгаа өмсөө явчихдаг гэсэн үг. За нөгөө талд нь болохоор юу байгаа вэ гэхлээр бас адилхан онгоно энэ чинь. За. Миний уснууд байгаа. За энэ дотор яг хэдэн ус би яг 7 хоногт авч яваад 2-7 хоногт авч явдаг вэ гэхлээр нэг өдрийн нэг ус гэж бодоод энэ бол 12 ширхэгтэй ийм 2 бодол ус авч явдаг байхгүй. Гэхдээ хамгийн инээдтэй заяа. Одоо энэ авцсан байгаа энэ ус 2 литр байхгүй юу. За тэгээд би энэ усыг хараа зөвхөн 1-7 хоногийн өмнөөс л авч эхэлсэн гэж боддоо таад. Яагаад тэгэхээр заяа би өмнө дандаа литр 500 та ус л аваад яваад идэг байсан байхгүй юу. Тэр чинь баг 6-7 сар тэгэж явлаа штэ. Тэгээд нөгөө нэг эрэгтэй хүн чинь ингэдэм байл та. Нэг юм хэрэглээ тэр нь болж ивэл тэрийгээ л аваа яваад өөр илүү тутаа юмд ингээд үсрэхгүйгээр ингээд аваад яваад идэм байл та. Би яг тэр шигээ тэгж утсан баг. Тэгээ сүүлдээ
гадаад улаахан болоод ирсэн чинь 12 ширхэг ус маань хүрхээ болоод тэгээ бус ингэж би ингээд гадуур дотор нэмж ингээд евроогоор ингээд усмас аваад амар үнэтэй цацсан байхгүй. Тэгээ бас нэг шалтгаан нь болохоор энтхий уснууд чинь нэг газтай. Тэгээ би газтай усыг бас ялгаж мэдэхгүй байж байгаа сүүлд бас ингээд ялгаж сураад тэгсэн чинь энэ 2 литртэй ус аваад одоо ингээд яваад исэн чинь 2 литртэй 12 ширхэг ус чээг 2-7 хоногт яг гой таардаг зөө. Бараг илүү гардаг. Амар гоё. Тэр нь айгуу гоё болоод дахиж нэмж ингээд евроогоор ус авахгүй болчихж байгаа байхгүй юу. За энэ дэр ингийн юм гоё сайжруулалт гарсан. За үргэлжлүүлье. За тэгээ одоо хойдолтойгоо танилцсанаа. Ачааны хэсэгтэй. За банк нь бол энд байна. Жижиг банк. За нөгөө нэг ийм карант марант чи энт бол байхгүй гоц. Миний пэйж имжлэгийг үзсэн хүмүүс мэдэндээ. Өмнө нөгөө нэг ийм карант байдаг байсан. Тэрийг нь мэдэхгүй машингийн солиод өгсөн чинь хаацсан байсан мэдэхгүй нэлээд бас асуудал болсон шүү дээ. За манайх нөгөө чирэгч датлаг матлаг гэж асуужсэн. Датлах нь бол энэ дээрээ байж байгаа. Энэ ямар зорилттой вэ гэхээр асахгүйгаа машиныг чирж дээшээ гаргах зорилттой. Харин буулгах зорилттойг би бол сайн мэдэхгүй. Энэгээр бол буулгаж болохгүй байх гэж бодож байна. За тэгээ удирдлагынууд нь бол юм. Энэ болохоор яг энэ толгой хэсэг дээр хэсгийн удирдлага нь байж байгаа. За энэ гурыг бол маш их ашигладаг. За энэ нь болохоор энэ давцанг доошоо дэшээ болгодог гэсэн үг. За энэ нь болохоор энэ хэсгийг нь доошоо дэшээ болгодог. За хойтлох нь болохоор энэ хэсгийг нь дэшээ доошоо болгодог. За иймэрхүү байдгаа гэсэн. Энэ хоёр ягаан нь болохоор дээдлийн давцангаа хоёр давцангаа урагш нь хойшоогоо болгодгоо гэсэн үг шүү. За манайхаа. За одоо хойшлно. Энд нэг юм үлдчихэж. Энэ хоёр болохоор энэ давцангаа удирдлага. Энэ харна энэ давцангаа дээш нь доошоо болгоно. Ягаан нь энэ давцангаа одоо энэ хэсэг байна шүү дээ. Энэ хэсгийг чинь урагшаа хойшоо болдгоо гэсэн үг. Энд машин тавьчаад дахиад энэ энэчнээс машин ухрааж оруулж ирэхээр энэ машины чинь бүхсэн ингээд наалтаа тулах гээд байх юм бол энүүгээрээ ингээд урагшаа шахтгаа гэсэн үг шүү. За юм аа. За. Одоо арын хэсэг рүү орноо хэдүүлээ. За арын хэсэг нь болохоор удирдлага нь энчээ байдаг. За би сайн онгойлгочлоо. За энэ доотлууд нь болохоор мэдээч энэ доод тавцангийнхаа удирдлагууд байж байгаа. Дээш нь доош нь болгоно тий. За энэ дээдл нь болохоор яг энэ дээдлийн давцангийн удирдлага. Яг ингээд тэр чигээр гэсэн үг. Энийг ер нь дээш нь доош нь болгоод удирдаа явуулдаг гэсэн үг. За энэ нь болохоор асаан, энэ нунтраан, энэ болохоор гэрлэн. За энэ жижиг болохоор энэ шүд байгааз манайхаа. Энэ шүд. Энэ шүд чинь бас дээшээ доошоо болдог байхгүй юу? Энэ шүднийх нь түгжээ гэсэн. За тэгээд хамгийн гол юм нь одоо нэг ачаагүй байгаа учраас энэ хойтлын хэсгээ урагшаа тулгаашихаа жижигхэн болгоцсон байгаа гэсэн. Одоо эн чинь дахиад сунхаараа энд ирдэг байхгүй юу? За тэгээд нийт урт нь тэр урдаас эхлээд энд дуустгаа гэсэн үг. Нилээ урт болдог. За тэгээд том машин байх юм бол энчнээсээ дахиад бүхс нь иймэрхүү илүү гардаг гэсэн үг. За тиймэрхүү байдлаар явдаг шүү. За манайхаа. Одоо дээдлийн үзье хэвлээ. Оба. За дэшээ гарч байна. За энэ бас гоё чухал байгаа. Одоо энэ түгжээ шиг юм байгааз энийг татаад ингээд дарангууд эн чинь ингээд авагддаг. За энүүгээрээ машиныхаа дугуйг доош нь суулгаж одоо нөгөө хөдөлгөөнгүү те унахаас сэргийлдэгэ гэсэн үг шүү манайхаа. Яг зайг нь тааруулж байгаа. Тэгээ нөгөө цахилгаан машинууд энд суулгаад дараа нь эргээ гарахгүй 80 болоод идэх чи одоо энэ дээр л гарч ирдэг гэсэн үг. Яг хуу суулгахгүй ачиж болно л тоо. Гэтэ суулгачаар надад илүү гоё найдвартай санагдаад байдаг байхгүй юу? Нэр нэг юм анзаархад хараа. Би одоо саяны энийг хараа. Энийг ингээд нөгөө нэг гараараа ингээд огт дийлдэг үү гэсэн бохгүй хамгийн анх заяа. Тийм л одоо сууг байлаа штэ. Одоо тэгсэн чи шууд нэг гараараа ингээд базаал өргөөл аваа гарч штэ. Гар мар бүр дасцсан те. За одоо үргэлжлүүлээ толгоо руу гарыг. Мөн чи ямар амар холж яттай юм бэ? За үсрээд түрхэн үү. За хурчлаа шүү. Энд өглөө би нэг машин суулгацсан байсан. Тэрийгэ буулгаад тэгээ нүхийн буцаа жижигхэн болгоогүй яах маргааш
машин ачхтай эдэн үсэг буцаа янзлчихна. Асуудалгүй. За энэ нөгөө нэг толгоороо гардаг зам хэсэг байгаа. Том машин ачхлаар энэ замыг дээшлүүлж байгаа. Тэгээд ухрааж оруулангуутлаа хоош нь ингэж унгаадаг байхгүй. Тэгэхээр энэ замыг ингэж дээр нь барьдаг гэсэн үг. За тогтолт нь болохоор урдаасаа ингэж харагдаж байгаа. Нэг татлагаар ингээд багцлаа тогтооч төөс. За энэ нөгөө люк харагч те. За иймэрхүү байдгаа. Одоо хэдүүлээ доошо бууж нөгөө талын банкыг нь хараад тэгээ бичлэгээ дуусгацгаая манайхаа. За буугаад ирсэн шүү манайхаа. Эн чинь нэрээ энэ талтаа бас юм хөөрхөн савтай байдаг шүү манайхаа. За нөгөө талын банк нь энэ ер нь хамгийн том банк наа. Гэхдээ өмнөх машиныг бодвол цаатлын банк жижиг. За нэг эндээс нэг иймэрхүү огт нөгөө төлшийг дуусгаж үзээгүй болохоор яг энэ тоосроод хэд ордог нь сайн мэдэхгүй байна. Ямар ч сан шар насхлаараа энд нэг 400 бол чөлөөтэй орчдөг юм. Тэрнээс дээшээгээ хэд ордог нь бол сайн мэдэхгүй байна. За тэгээ энэ дээр болохоор машинууд ачаад одоо яаж төгжээ багцлагаа хийх вэ гэдэг нь энэ дээр ингээд зургаараа гарч ирчдэг. За тийм иймэрхүү хийнэ л гэж тэ. За тэгээ сүүлийн гоё юм үзүүлээ та хэд бас татлагнуудаас яг гоё танилцуулъя. За энэ татлага бол яг хоёр янз байдаг. Жишээ нь одоо энэ ингээд ийм бүрэнки юм үзүүртэй байгаа. Энэ болохоор одоо миний яг энэ ашиглаж байгаа Rolfo гэж чиргүүлэнтэй хэрэгэлдэг ийм татлага байхгүй. Яагаад энд хэрэгэлдэг вэ гэхээр энэ Rolfo гэж чиргүүлийн төмөр нь арай зөөлөн байдаг учраас ийм их ашигладаг гэж сургалтын дээр бол зааж байсан. За дараачийн татлага нь болохоор энэ байна. Үзүүр нь одоо яг ийм гогцолтой дэгэ шиг гэсэн үг. Энэ болохоор одоо Casperч гэдэг юм уу тиймэрхүү чиргүүл дээр ашигладаг гэсэн үг. Би энэс болохоор яг одоогоор хоёрыг ашиглаж байгаа. За тэгээ энэ яг юун дээр ашиглаж байгаа гэхээр хамгийн хойтлын хоёр машин дээрээ хийхдээ ер нь бол хоёр ийм татлага ашиглаж байгаа. Тэгэхгүй болохоор хамгийн хойтлын машин дээр энэ татлага маань ороход айгүй хүндрэлтэй байдаг хгүй. Надад бол айгүй төвхтэй байдаг. Тэгэхээр би энэ татлага нөгөө татлага хойтлын сүүлийн машин дээр нь бол хоёрыг ашигладаг гэсэн үг шүү. За тэгээ энэ хүрээд бичлэг маань дуусч байна. Машин ажиллахын тракийг та хэдэд бас чадхаараа яг нэлэхүүд нь харуулахыг хичээлээ. Хэрвээ та хэдэд сонирхолтой өөр үзэхээр те ойлгомжгүй мөн дээрс нь сонирхолтой зүйлүүд байвал комент хэсэгт үлдээгээрэй заяа манайхаа. За тэгээ хамгийн их лайк авсныг нь би яриад бас бичлэг хийгээд оруулж өгнө шүү заяа манайхаа. За бака дараагийн бичлэгээр уулзцгаая. Subscribe дарахаа мартаа манайхаа.